За сайн бацгаана. Өнөөдрийн хичээлээрээ алгоритм гэдэг хичээл үзнэ. За энэ алгоритм гэдэг хичээл нь одоо IT одоо мэдээлэл технологийн одоо програм хангамжийн салбарын одоо маш чухал үндсэн ойлголтын нэг юм байна. Энэ алгоритм гэдгийг ер нь нэг ойлгоход нэг тийм хэцүү зүйл биш л дээ. Ер нь бол яг үндсэн ойлголт юм байна. Тэгээ энийг ойлгож ижил яг энэ алгоритмыг сайн бодож чаддаг л хүн ер нь сайн программист болдог байгаа. Ер нь программист болохгүй байсан ч энэ алгоритмыг ер нь ойлгож чадж байгаа хүн аливаа зүйлийг маш сайн хийж чаддаг болно. Маш сайн одоо зөв төлөвлөж, зөв дистралтай гэж ер нь програм бичих хэрэг болно. Өөр одоо юу л бол юу гэхэд алгоритм хэрэг болдог байгаа. Хүний толгойд ийм алгоритм үргэлж ингэ ажиллаж идэг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ алгоритмыг л их сайн ажиллаж чадах юм бол одоо ойлгож алгоритмыг л одоо яг сайн хийж чадах юм бол их тийм амжилтанд хүрнэ. Ер нь бүх юмыг одоо юу ч хийсэн амжилттай байх нь код бичсэн ч одоо хичээлээ хийсэн ч одоо гэр орны ажиллаа дууссан ч одоо ажил хийсэн ч алгоритм цаана явагдаж байдаг байх нь нэ. Тэгээ өнөөдөр алгоритм гэж юу вэ? Болох талаар үзнэ. Яг алгоритмыг одоо ер нь яг кодын төвшөнд яаж хийх вэ гэдэг бол мэдээж дунд ангиас эхлээд үзэх болно. Дунд 6 дугаар ангиас эхлээд кодын төвшөнд яаж хийхийг бол үзэх болно. Харин одоо банкдаа бол энэ алгоритм гэж юу гэдэг талаар үзэх нэ. Сурагчдаа. За алгоритм гэдэг яг нэг аль биесны тодорхойлолт нь бол юм байгаа. Тийм хийх боломжтой одоо миний ч юм одоо хийх чиний ч юм одоо нэг тийм хийх боломжтой тэр тухайн алгоритмыг хийх үйлдэлүүдийг хийх боломжтой тэр хүний ийм одоо тийм үйлдэлүүдийн дистрал юм. Одоо маш олон үйлдэлүүд байж байгаа. Тэрний одоо хамгийн одоо яг зөв дистрал тэгээ хийх боломжтой үйлдэлүүдийн дистрал юм байна. Маш товчноор тайлбарлавал. За энийг болохоор энэ алгоритм нь болохоор юм Персийн математикч хүн энийг бол анх одоо хэрэгжилж эхэлсэн байна. Тэгээд энэ алгоритм гэдэг үгнээс гаралтай алгоритм гэсэн одоо математикийн шинжилгээ ухааны нэг салбар болон хөгжиж эхэлсэн байна. Сүүлд болохоор энэ одоо энэ компьютер дээр бодлого бодох юм маш чухал юм үүрэг гүйцэтгэж эхэлсэн байдаг байнамаа. За алгоритм нь болохоор алгоритмыг ерөөдөө иймэрхүү бүтцтэй байдаг байгаа. Энэ нь одоо нэг тийм доошоогоо юм шугамн болон салаалсан давталтай холимог гэсэн юм төрлүүд байдаг байгаа. Ийм шугамн, салаалсан, давталтай, холимог гэсэн юм дөрвөн төрөл байдаг байна. За тэгээ энэ за энийг ер нь бол яг шууд энгийн жишээн дээр тайлбарлавал. За энгийн жишээн дээр тайлбарлавал юу байгаа? За энэ болохоор шүд угаахыг алгоритм болгосон байна. За шүд угаахын тулд эхлээд сойдс байх хэрэгтэй. За сойдсон дээр оогоо түрхэх хэрэгтэй болох нь байна. За дараа нь сойдсон дээр оогоо түрхчлээ. Дараа нь карантаа онгойлгох нь байна. За карантаа онгойлгоод усаа сойдсон дээрээ түрхэх хэрэгтэй болох нь. За карантаа буцаага хаагаад шүдээ угаах хэрэгтэй болох нь. За энэ бол ийм 6 үйлдэлтэй ийм алгоритм байна. Одоо үйллийн дистрал одоо монголоор орчуулж хэлвэл маш энгийнээр хэлвэл үйллийн дистрал. Гэхдээ энэ программист хүмүүс бол яг энийг юугаар хэлдэг л дээ. Энэ үйллийн дистрал гэж хэлэхгүй алгоритм гэдэг үгээр ашигладаг л да. За энийг алгоритм гэдгийг бас бизнесмен хүмүүс их бас алгоритм үйл ажиллагааг ийм менежмент хийдэг, үйл ажиллагааг зохицуулдаг зохион байгуулагч хүмүүс удирдагч нар бас энэ алгоритм гэдэг үгийг ашигладаг байна. За тэгээ ийм шүд угаахыг бол маш энгийн товчхон дараалал бол ийм 6 дараалттай байх нь. Оогоо сойдсон дээр яах нь тусаах нь байна. За тэгээд сойзоо усанд баг зэргийн чиглэлээд буцаагаад карантаагаа шүдээ авах нь байна. За ангууд энэ алгоритм бол маш товчхон
алгоритмыг зохиосон байна. За алгоритмыг бүр ингээд салаалсан юм дэлгэрэнгүй байдлаар зохиож болно. За сойзоо барьлаа. Оогоо сойзон дээрээ тусаах уу? Үгүй ээ. Эхний хувилбар нь. За сойзон дээрээ оогоо тусааж чинь. Хэрвээ бэдэн эсвэл сойзон дээр оогоо тусахгүй шууд амруугаа оогоо хийж болчих. За тэгээд сойзоо усанд болгох чинь. За тэгээд каранта хаач. За тэгээд сүзээ угаахта сойзоо барьж хагаад баруунаас зүүн тишгээ татаж угаажуулж чинь. За эсвэл дээрээс доошоо татаж угаажуулж чинь. Гэх мэт энэ төрөл бүрийн үйлдлийн зааварчилгааг энэ алгоритм гэдэг байгаа. За одоо бүгдөө өглөө босоод орон урах алгоритмыг зохиож өгдөө. Зохиож төсөөлж бодъё. За өглөө бослоо. Орноосоо бослоо. За орноосоо босоод хувцас өмслөө. За хувцас өмснөхийн дараа орныхон хүнжлийг хураалаа. Хүнжил гуцаа заслаа, дэрээ заслаа, хүнжлөө заслаа. За тэгээд 0 орлоо. 0 ороод 0-ийн рүү ороод сойзоо аваад шүдээ угаалаа. Шүдээ угаахтаа дистралнаас сойзон дээр оогоо тавилаа. Оогоо норглоо. Шүдээ угаалаа. За дараа нь сойзоо тавьсан дараа гараа савандаад нүрээ савандаад гараа норгоод нүрээ угаалаа. За нүрээ угаасны дараа нь яах вэ? Алчуураар нүрээ арчлаа. Гэх мэтээр юм үйлдэлүүдийг юм дистралуулж болдог байх нэ. Гэт энэ дистраллаад энэ дистраллыг л алгоритм гэдэг байгаа. За тэгэнгүүт энэ бүх кодонд болохоор юм алгоритм байдаг байна.